Ерөнхий ассамблеийн шийдвэрээр жил бүрийн 8 дугаар сарын 12 өдрийг олон улсын залуучуудын өдөр болгон тэмдэглэхээр тохиолсон. Монгол улс энэхүү уриалгыг дэмжиж нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэл өдрүүдийн тухай хуульд залуучуудын өдрийг 8 дугаар сарын 25-нд тэмдэглэхээр заасан байна. Дэлхийн болон Монголын залуучуудын өдөртөө уялдуулан засгийн газраас залуучуудын хөгжлийн сарын аяныг дэлхийн үйл хэрэг залуучуудын оролцоо сэдвийн дор 8 дугаар сарын 25-ны өдрөөс 9 дугаар сарын 25-ны өдөрт нэг залуу, нэг санаач хүрээтэйгээр зохион байгуулж байна. Залуучуудын хөгжлийн сарын аянаар залуучуудын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажил мэргэжил сурталчлах өдрөлөг зохион байгуулах. Залуусаа сонсох өдөр. Тухайн орон нутгийн залуучуудыг төлөөлж чадах, бусдад хүлээн зөвшөөрөгдсөн бүтээлч, манлайлагч залууг залуучуудын элчээр тодруулах. Аймаг нийслэл сум дүүргийн зорилт бүлэг болон бусад салбарын залуу гэр бүл зориулан сургалт зохион байгуулах. Залуус тэтгэлэг хөтөлбөр хэрэгжүүлэх. Зорилт бүлгийн 30-аас 40 залуусыг тэтгэлэг хөтөлбөрт хамруулах. Хор зуршилгүй залуу урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах. Архи тамхи зарж байгаа үйлчилгээний байгууллагуудад 21 наснд хүрээгүй хүнд архи тамхи борлуулахыг хориглох талаар заавар зөвлөмж өгөх. Залуучуудын сайн дурын үйл ажиллагааг дэмжих арга хэмжээ. Сайн дурын ажилтныг бэлтгэх, арга зүйг боловсруулах, сургалт зохион байгуулах. Нэг залуу, нэг санаачлах, үйл ажиллагааг зохион байгуулах. Эх оронд залуу цэргийн албан хаагчдад зориулсан сургалт лекцийг зохион байгуулах.